2015 онд уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр 594 мянган тонн зэсийн баяжмал борлуулжээ. Нийтдээ $979 мянган борлуулалт хийсэн байна. Зэсийн үн өндөр байсан жилүүдтэй харьцуулахад борлуулалтын орлого 5-7% буурсан гэнэ. Тодорхой жишээлбэл үйлдвэр борлуулалтынхаа төлөвлөгөөг 106% биелүүлжээ. Худалдан авалтын хувьд ч захиалга оновчтой байх гэсэн шаардлагыг тавьж эхэлжээ. Зөвхөн бодит үнийн бууралтаас гэхэд 63 тэрбум төгрөг хэмнэснийг хийж байна. Чилгаа төлбөргүй гэрээг байгуулах энэ асуудлыг бол их өндөр түвшинд тавилаа. Түүнийхээ хүчинд бол бид нар одоо өр зээл авлага бол одоо бараг байхгүй болсон. Өнгөрсөн сүүлийн 2 жил бол өршөлтгөө төлбөрөөр гэрээ хийх нийт гэрээний 80% нь бол одоо дандаа ингэж хийгдэж байна. Энэ бол нэг давуу тал болж байна. Нөгөө талаас Монгол Улсын засгийн газрын импорторлох бүтээгдэхүүнийг одоо эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаа авах талаар бол бид нар бас томоохон өрсөлтүүд үзүүлж байна. Өнгөрсөн онд гэхэд одоо нэг 51 орчим тэрбум төгрөгийн бараа үйлчлэгийг бол дотоодын компаниудаас авлаа. Эрдэнэт үйлдвэр 6126 хүнийг ажлын байраар хангаж байна. Үйлдвэрийн зардлын 7%-ыг ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулдаг байна. Хэмнэлтийн бодлогын дүн гарсан санхүүжилтээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд 23.9 тэрбум төгрөгийн нэмэлт цалин олгосон байна. Үйлдвэрчний эвлэлтэй хийсэн хамтын гэрээний дагуу жилд 220 орчим тэрбум төгрөгийг ажилчдадаа зарцуулж байна. За хамтын гэрээгээ 99.9%-аар биелүүлжээ. Нийтдээ 28 нэр төрлийн одоо хөнгөлт дэмжлэг халамж үйлчлэгийг бол ажиглагчдаа хүртээж байгаа. Сургаж хүний хөгжлийг дэмжиж гин эрүүл мэнд хөтөлбөрөөр эрүүл мэндийн байдлыг сайжруулж дэмжиж гин. Дээр нь спортоор биеийг чирэгжүүлж эрүүл чирэг байх тийм ээ. Амьдралын зөв хэм маягтай байх чиглэлээр дэмжиж гин. Дараа нь ямар ч тохиолдолд тийм ээ хүний сэтгэл санаа гэдэг бол их олон зүйлийг илэрхийлдэг учраас эрдэнэт төлбөрийн ажиглагчдад сэтгэл санаа төвшин байх одоо тэр нүд чих одоо сэтгэлийн зүрхийг нь баясгах үйл ажиллагааг урлаг уран цаглаар дамжуулан хийж байгаа. Эрдэнэт үйлдвэр зээлээр байр авч байгаа ажилчдаа 8 сая төгрөгийн тусламжийг үзүүлжээ. Өнгөрсөн 3 жилд нийт 1246 ажилчинд 9.7 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ. За нийгмийн хариуцлагын хүрээнд жилдээ 70 тэрбум төгрөгийг зарцуулсан гэдгийг Тайлангийн хурлын үеэр онцолж байлаа.